сайн байна уу манайхан. Би бол энэ сүмэн сургуулийн 4 давхартай. Энэ подкаст дээр бол бид хоёр 1921 оны ардын хөсгөлтэй тухай ярих юм аа. Тэгээд манай өргөлтэй танилцъя. Сайн байна уу? Би бол сүмэн сургуулийн сурагч Дэргэл байна. За сайн байна уу өргөлөө. Өдрөө өмнөд амар хөөртэй байлаа. Харин энэ өргөл амар хөөртэй байна те. За тэгээд сэтгэлөө авъя. За 1921 он бол юуны хөсгөл гэж бодож байна. Миний бодлоор ер нь бол ийм зөвхөн Монголд гэлтгүү зөндөө орнд бас ийм тулаан дайн жижигхэн ер нь бол өрнөл болж исэн хөвсгөлаа гэж бодож байна. Гэхдээ ер нь л яг миний голцоо бол тэгээ энэ сэдвийн хүрээнд болохоор Монгол улсын хөвсгөлийг нэр бодож байна. Тэгээ нейрон лаб бос тусад дээр болсон тэмдгүүхийн үйл явдлууд холбоотой хөсгөл асан гэж хэлж байгаа. Тэгээ ер нь тий. За тэгээд энэ хөсгөлийн гол үйл явц яг ямар бол миний бодлоор болохоор хөсгөлийн гол үйл явдал нь болохоор Хятад, Орос, Монгол гурийн байгуулсан гэрээнээс үүдэлтэй гэж би бодож байна. Тийм. Хятад гэрээ тий. Тийм.